Брахмин буюу шашны намлагчийн хүү Сиддхарта баян чинээлэг, нэр хүндтэй, шашин шүтлэгтэй, соёл уламжлал, гүн гүнзгий шингэсэн гэр бүлд төрсөн. Сиддхартагийн хүүхэд нас, шашны зан үйл, хиндуугийн шашны хатуу чанд, сургаал, өргөл барьц зэрэг үйл явдлын дунд өнгөрсөн. Харин тэр залуу хүү болж өсөхдөө өндөр царайлаг, гойлог, өтгөн хөмсгтөө, дээрэс нь маш ухаалаг, үргэлж шинийг сурахыг эрмэлзэж байдаг хүү болж өссөн учраас зөвхөн аав ээжийнхаа гэлтгүү тосгоныхоо залуу охид хөвгүүдийн хүртэл зүрх сэтгэлийг нь булааж өссөн хүү байдаг. Хэдий иймч Сиддхартагийн зүрх сэтгэл үргэлж хоосон байгаад байдаг. Сиддхартагийн хувьд ертөнцийн юу ч түүний зүрх сэтгэлийг дүүргэж чадахгүй. Шашны сургаал номлолч тэр бүх зүйл Сиддхартад хий хоосон зүйл мэт санагдана. Сиддхарта үүнээс болж энэ бодлосоо болж маш их бухимддаг. Тэр ер нь ээж, аав, шашны сургаал, номлол, уншиж болох бүх номоос сурах ёстой бүх зүйлээ аль хэдийн сурчсан юм шиг санагддаг. Эдний шашныхаар бол Атман гэж бурхан байдаг. Тэр бурхан яг хаана оршдог юм бэ гэдэг энэ бодол Сиддхартаг үргэлж давдаг. Мэдээж шашны сургаал ёсоор Атман бурхан бол бидний self буюу мөн чанарт маань оршдог гэдэг. Тэгвэл тэр мөн чанар нь хаана байгаа юм бэ гэдэг асуулт Сиддхартаг үргэлж зовооно. Гэх мэт бодолд автаад өөрийнхөө сайн найз хар багасаа найзалсан Говинда гэдэг хүүтэй бас нэг брахманы хүү байгаа бясалгадаг. За номд бол бидний сайн мэдэх авиаг маш сайхан тайлбарсан. Ер нь номын маш олон хэсэгт гарч байгаа. За авиа бол ямар учиртай юм бэ гэхээр бүх майнаас хамгийн агуу нь А, Ö, Им гэдэг гурван үсгээс бүрддэг. Санскрит хэлэнд бол А, Ö хоёр үсэг нийлээд О үсэг шиг дуудагддаг юм байна. Энэ гурван үсэг нийлээд маш олон зүйлийг илэрхийлдэг гинэ. Жишээлбэл тэнгэр газар агаар мандал 3-ыг, бодол, яриа, үйлдэл 3-ыг гэх мэт. Ингэснээр авиа бол өвгөл бүтэн ертөнцийн зүрхэн охийг агуулдаг авиа гэж гавт юм байна. За тэгж байтал тэдний тосгонд буюу Сиддхартагийн амьдардаг тосгонд самаанууд гэдэг хэсэг бүлэг хүмүүс ирж байгаа. За энэ самаанууд гэдэг бол ерөнхийдөө даяанчд гэж ойлгож болно. Тэдэнд өөрийн гэсэн тогтсон гэр орон байхгүй. Гэр орноос гадна хувь сунарч байхгүй, хоол ундч байхгүй. Тэд аглагт агууд суугаад маш олон цагаар бясалгадаг. За тэгээд өдөртөө бол нэг аяга хоолыг хүмүүсээс гуйж амьдардаг ийм хүмүүс юм байна. Сиддхарта самаануудыг хараад ерөөсөө энэ хүмүүстэй хамт явж, энэ хүмүүстэй хамт даяан хийж үнний эрэлт гарнаа гэж хэлнэ. За тэгээд энэ шийдвэрийн хандгалаар өөрийн хамгийн сайн найз Говиндад хэлнэ. Говинда бол Сиддхартад маш их хайртай, үнэнч найз учраас Сиддхарта хэрвээ явахаар болох юм бол заавал хамт явнаа гэж шийддэг. За тэгээд тэр орой Сиддхарта аав дээрээ очиод самаануудтай хамт явж бясалгал хийх зөвшөөрлийг өгөөч гэхэд аав нь өгөхгүй. Харин Сиддхарта яг ааваасаа тэр зөвшөөрлийг авахын тулд асуусан, зогссон тэр газраа тэр шүнжэнгөө гараач хөдлөхгүй, хургаач хөдлөхгүй зогсож хондог. Маргааш өглөөнөө сэрээд аав нь за энэ хүүхдийн сэтгэл санаа бол аль хэдийн эндээс явсан юм байна гэдгийг ойлгоод Сиддхартад самаануудтай хамт явах зөвшөөрлийг өгнө. Сиддхарта ааваасаа зөвшөөрөл авмагцаа тосгоноос гараад самаануудын явсан зүг рүү явдаг. Харин түүний найз Говинда араас нь хөөж гүйцэж ирээд тэр хоёр самаануудтай нийлж үнэн мөний эрэлт гар хаялна инхүү эхэлдэг. Тэр орой Сиддхарта Говинда хоёр самаануудыг гүйцэж ирээд тэдэнтэй нэгдэж хамт бясалгах зөвшөөрлийг аавна. Замдаа бол Сиддхарта Говинда хоёр аль хэдийн өөрсдийнхөө өмсөж зүүж явсан хувцсыг тайлаад гуйж исэн хүмүүст өгчдөг. Яагаад гэвэл самаанууд хувц өмсдөггүй. Сиддхарта Говинда хоёр самаануудтай нийлснээс хойш өдөрт нэг удаа хоол иддэг байснаас үүлдээ бүр хоол идэхээ болоод мацаг байрна. Нэг өдөр 7 хоног, 14 хоног, 28 хоног хилэн дээрээ юу ч тавихгүй мацаг байрж, эцэж, турж, хумс сахлан нургаж, хатуу хүтүүг үзэж байгаа. Самаанууд бүгдээрээ эмэгтэй хүнээс нүүр буруулж, гойж гангалсан хүн харахаас дургуун хүрдэг ийм хүмүүс болсон. Сиддхарта ч гэсэндээ тийм болж байгаа. Ер нь бүх зүйлийг л хуурамч, хоосон амьдрал бол зовлон гэдэг юм үзэл бодол автнаа. Бие махбодын мэдрэмжээсээ даваад бүр сүлдээ амьсгалаа зүрхний цохилтой хүртэл удаашруулж сурдаг. Энэсээ уншиж надад нэг зүйл бодогдсон нь юу юм бэ гэхээр би нэг бясалгалын хичээл суужсан чинь манай багш л тэгж ярьжсэн. Монголчууд болохоор хүн яг нэг өмсөх хувцсныхаа тоотоо төрдөг гэж ярьдаг. Манай багш бол хүн амьсгалынхаа тоотоо төрдгөө гэж хэлжсэн. Өөрөөр хэлбэл хүн хэдий ч нэ удаан цөөн
гүн амьсгал нь төдий чинээ урт насалдгаа гэд. Шашны талаас ингэж тайлбарлаж байгаа боловч нөгөө талаасаа яг шинжлэх ухаанаар бодоод үзэх юм бол удаан гүн цөөхөн амьсгалнаа гэдэг чинь одоо зүрхний цохилтыг, зүрхний хэмнэлийг бууруулж байгаа, стрессийн дааврыг бууруулж байгаа, бие дэх үрвслийг намдаах гэдэг ч юм уу. Бас шинжлэх ухааны талаас ч логиктой байна да гэж би л энэ намыг уншиж байхдаа яг тэгж бодсон. Тэгээ Сиддхарта Говинда хоёр ч гэсэндээ самаануудыг дуурайгаад амьсгалаа зүрхнийхээ цохилтыг хүртэл цөөрүүлж удаашруулах юм эрдэмт суралцсан байдаг. За тэгээ Сиддхарта бол өлсөөр агаад цангасаар агаад юу сурсан бэхээр биеэ сэтгэлээсээ ангижруулж сурсан. Гэхдээ тэрэндээ өөрөө бас сэтгэл дундуур байгаа. Яагаад тэгэхээр нэг өдөр найз Говиндатайгаа ингэж ярьдаг. Бид нар бүгдээрээ өлсөж сурлаа, цангаж сурлаа, маш олон хоног мацаг барьлаа, амьсгалаа удаашруулж зүрхнийхэн цохилтыг бүртэл цөөлж сурлаа. Энэ бүгдээс гэхдээ бид нар юу сурж байгаа юм бэ гэхээр ерөөсөө л биеэсээ зүгтэж сурсан юм байна. Энэ бол ерөөсөө л амьдралын зовлон бэрхшээлээс түрхэн зуурл зугтж байгаа л арга юм байна. Одоо хончин хүн ч юм уу те нэг тариаланч хүн айрах дар суугаал яг ийм мэдрэмжийг авч чадна. Зовж одоо шаналсан тэр хончин, тэр тариаланч арх уугаад хэсэггүй хугацаанд өөрийгөө мэдрэхээ болоод яг тэр хугацаанд хамаг зовлонгоо мартдгаа. Бид нар ч гэсэндээ түрүүн хэлсэн бүх зүйлийг сураад биеэсээ түрхэн зур холдоод эргээл биендээ ортог, эргээл хэвэндээ орчдог. Бид нар яг нэг л тойрог дотроо нэг л тойргоо дахин давтаад яваад байна уу да гэж эргэлцээгээ хэлсэн чинь Говинда юу ч хэлдэг вэ гэхээр мэдээж дээрээс нь харах юм бол энэ яг нэг тойрог юм шиг харагдаж байгаа. Гэхдээ хажуу талаас нь харах юм бол энэ тойрог биш, энэ бол пүрш буюу дээрээсээ давхарлцсан олон тойрог байгаа. Бид нар нэг тойрог дотроо яваад байгаа юм шиг харагдавч яг үнэндээ тойргоо жоохон дээшлүүлээд улам одоо дараагийн түвшиндээ гарахаар явж байгаа гэж хэлж байгаа бас амар ухаалаг. Яг надад Говиндагийн энэ үг бол яг энэ ном дээрээс хамгийн таалагдсан үг байсан. За ингээ ямар тач Сиддхарта Говинда хоёр самаануудтай 3 жилийн хугацаанд бясалгаад хамт амьдраад байж байтал тэдний чихэнд нэг сураг чимээ дуулж эхэлнэ. Тэрний юу юм бэ гэхээр хамаг зовлонгоос ангижирч амьдралын тойргоос салж чадсан гэж алдаршсан Готама гэдэг хүн Буддаа буюу гэгээрч төгс нөхцсөн бод гал болоод олон дагагчтай шавьтай болж сургаал номлоо айлдаад явж байгаа тийг сонссоо. Готамагийн шавнар Готамаг дагагчд бол түүнийг маш их мэдлэгтэй урд насаа сандаг. Нэгэнт нирванд хүрсэн болохоор амьдралын тойргоос гарсан дахин төрөх одоо тэр тойргоос бүр хүнсээ ангижирсан хүн гэж ярьдаг юм байна. За тэгээд Готама бол гайхамшиг үзүүлсэн, чөтгөрөө дарсан, бурхадтай ярилцсан гэх мэтэр бүр итгэмээргүй дэвстүүлсэн зүйлс ч гэсэндээ хаяа сонсогд болсон гинэ. Готамад итгэдэггүй хүмүүс буюу одоо дайснууд нь бол Готамаг залхуу амьтан өдрийг дэмий өнгөрөөдөг, бурханд тахил өргөдгөө, юу ч мэддгүү бие махбодын өчүүхэн хатууж шүү гэх мэт муулж ярьдаг. Өөрөөр хэлбэл нэг юм хоёр эсрэг тэсрэг зүйл эдний чихэнд сонсогдох болсон. За тэгээд Сиддхарта яасан бэ гэхлээр нэгэнтээ самаануудын амьдралын хэм маягт итгэл үнэмшлэн төрхөө болчихсон учраас самаануудыг орхиод Готамагийн сургаалыг сонсгоо шийднэ. Самаануудыг орхиод явж байгаа Готама дээр очиж сургаалыг сонсож байгаа гэдгээ найз Говиндатай хэлсэн чинь Говинда ч гэсэндээ хамт явъя гэж зөвшөөрдөг. За самаанууд бол мэдээж тэр хоёрыг зүгээр явуулахгүй. Тэгсэн чинь Сиддхарта самаануудаас өөртөөс нь сурсан нэг юм шившлэгээ гэх юм уу эд шидийн арга тэр самаан дээр хэрэглээд самааныг өөрийнх нь тарих толгойг нь удирдаад тэр хоёрыг зүгээр явуулахыг зөвшөөрүүлдэг. За ингээд Сиддхарта Говинда хоёр эрэл сурал оссоор хагаад арай биш нэг юм Готамагийн одоо тухайн үед амьдарч исэн нэг төвөлд очноо. За мэдээж одоо бурхан шашны ийм хүн учраас өөрийн гэсэн бас орон гэргүй даяанчилж явдаг юм байна. За тэгээд тэнд очисон юм зөндөө олон хүмүүс лам шавнар нь цугларсан байсан. Ламнар нь яадаг вэ гэхээр бүгдээрээ өглөө босоод бадар аяг гэдэг те нэг аягтай тэр аягыгаа бариад тосгон руу очоод тосгоныхноос идж уух юм гуйдаг. Тэгээд тэр өдөртөө тэр гуйж олсон зүйлээ л эздэг. Өдөрт ганцхан удаа л ингэж хоол гуйдаг гэхээр ерөөсөө бүгдээрээ өдөрт ганцхан удаа л хоол иддэг юм байна. Готама ч гэсэндээ яг энэ лам нартайгаа хамт
тэр бадар аяга бариад гуйлга гуйхаар явдаг. За өмсөн хувцс мувцс ийм байдал байж байгаа. За тэгэл бадар гуйхаар явж байгаа зэрэг ингээ харахаар өөр ламнараас бол ямар ч ялах зүйлгүй. Гэхдээ л тэр Готамагийн нүүр царай нь алхаа гიშгэн газрыг ширтэж байгаа харцсан хоёр гар нь. За тэгээ тэр байтугай гарынх нь хуран хүртэл бүр нэг л өөр нэг л амгалан тайван өрн төгсдгийн байдлыг илэрхийлж гинэ. Бүр гэрэл цацруулж байгаа юм шиг харагдаж байна гэж Сиддхарта бол анзаарч харсан байдаг. За ингээл ламнар өглөө босоод бадраа гуйгаад өдрийнхөө хоолыг эзчээд орой сэрүү орохоор ламнарч тэр за тэгээд Готамагийн сургаалыг сонсох гэж ирсэн хүмүүс дагагчт нь ч тэр бүгдээрээ нэг дор цуглараад Будда буюу Готама сургаалаа айлддаг. За номын маань үйл явдлал эртний энтхэг ус өрнөж байгаа учраас мэдээж цагаагийн хувьд бол маш халуун байгаа. Тийм учраас оройд сэрүү орсны дараа ингэж бүгдээрээ цуглардсан болов уу гэж бас бодсоо. Готама сургаалаа айлтахад бол дуу хоол нь яг л нөгөө гадна төршөө нэг л тийм онцгой бүрэн төгөлдөр маш тайван амгалан байдаг. Готама бол зовлон болон зовлонгийн их зовлонгоос ангижрах арга замын тухай ярьдаг. Готамагийн ярьснаар бол амьдрал бол өөрөө зовлон. Амьдран гэдэг зовлон дэлхийн ертөнцийн ч гэсэндээ зовлонгоор дүүрэн байдаг. Гэхдээ энэ зовлонгоос ангижрах арга зам байдаг. Буддагийн сургаалыг буюу төгс нөхцсөн бодгалын сургаалыг дагсан хэн бүхэнд аврал ирэх боломжтой, гэгээрэлт хүрэх боломжтой гэж тайлбарлана. Готамаг сургаалаа айлдаад дуусахад тэнд байсан түүний сургаалыг сонсох гэж ирсэн хүмүүс бүгдээрээ түүний сургаалд үнэнч байхаа амлаад дагалдагч шавн болж байгаа. За энэ дундаас Говинда ч гэсэндээ сэтгэл нь маш их хөдөлж Буддад буюу Готамад үнэнч байхаа түүний сургаалыг өргөлж сонсож дагахаа дагаж мөртгөө амлана. Тэгсэн Сиддхарта Готамад дагалдаж орохгүй. За тэнгүүд мэдээж Говинда ол жоохон гайхаад сандраад би ингээд чамтай хамт Буддагийн шав болно гэж бодсон штэ гэсэн чинь Сиддхарта болохоор чи үргэлж миний найз байсан, намайг бүрэлж даатдаг байсан. Би чамайг хизээ наадгүйгээр яг өөрийнхөө бодсноор өөрийнхөө хүснээр шийдвэрээ гаргах юм бол доо гэж боддог байсан. Харин чи одоо нэгэнтээ 90 зээнд хүрээд яг өөрийнхөө хүсэл зоригийг дагаад ийм шийдвэрээ гаргасан учраас би бол чиний өмнөөс маш их баяртай байна. Чи тэгээд энэ сонгосон замаа эцэг нь хүртэл дагаад авралт хүрээрээ. Гэхдээ би бол энэ хүний сургаалыг даахгүй. Би маргааш эндээс явхаар шийдлээ гэж хэлнэ. Маргааш өглөө Сиддхарта явхаас өмнө нөгөө төгөл дотор бодол дарагдчихсан явж исэн чинь Готама Буддата таарлтна. За тэгээд нэг нь тэндээс явчаас хойш яг өөрийнхөө юу гэж бодсныг Готамад шин үнээр нь хэлэхээр шийднэ. За тэгээд Сиддхарта ингэж хэлж байгаа. Таны айлцсан сургаал бол туйлын үнэн үнхээр хүндлүүштэй ийм сайхан сургаал байлаа. Гэхдээ би танд дагаар орохгүй. Яагаад гэвэл та гэгээрэлт хүрэхтэй. Та өөрөө авралыг олохдоо хин нэгний сургаал номлолыг дагаагүй. Та өөрөө ирж хайж, туулж, өөрийн биеэр тэр бүх туршлагыг амссан учраас гэгээрсэ. Гэхдээ та ингээд намайг явах чааг бити буруугаар ойлгоорой. Би таны айлцсан сургаалаас илүү сайн сургаал хайсандаа явах гэж байгаа юм биш. Угаасаа таны айлцнаас илүү сайн сургаал энэ дэлхийд байхгүй гэдгийг ч би мэднэ. Харин би ямар ч багш, ямар ч сургаалыг орхиод өөрийнхөө замаар яг өөрөө тэр бүх хийх ёстой алдаа байдаг бол тэр алдааг нь хийгээд суух ёстой туршлага байдаг бол тэр туршлагыг нь суугаад өөрийнхөө зорилгодоо хүрнэ гэж бодож байна гэж бодсноо л Готамад хэлж байгаа. Готама тэгэхэд тийм үү гэд маш мэдээж гэгээрсэн хүн юм чинь тайван сайхан хүлээж авч байгаа штэ. Готама тэгээд та их ухаалаг хүн юм аа. Гэхдээ хитрхи их ухаанаас болгоомжлоорой гэж бас захидаг. Сиддхарта Готаматай салах ёс гүйцэтгээд цаашаага хаашаа ч юм те одоо харсан зүг рүүгээ хандаад явж байхдаа замдаа бол түмэн бодолтой харагдана. Энэ олон жилийн туршид энэ олон төрлийн багш яагаад надад миний хүссэн зүйлийг зааж өгсөнгөө вэ? Би бол одоо яг өөрийнхөө мөн чанарыг ойлгох, өөрийнхөө гүн рүү нэвтрэх, self гэдэг зүйлийг олохыг хүсэж байгаа. Яа болсонгүй гэснээр нэг зүйлийг ойлгож байгаа. Энэ бүх зүйл ерөөсөө надаас болсон юм байна штэ. Би энэ олон жилийн хугацаанд өөрийгөө олох биш, харин өөрөөсөө зүхтааж ирсэн юм байна гэж дүгнээд эргэн тойрноо харсан чинь эргэн тойронд нь байсан бүх зүйлс урд өмнө ерөөсөө харж байгаагүй юм шиг тийм гоё тод, тийм өнгөлөг, шууны жиргээ хүртэл илүү тод, одоо тэгэл модны ногоо навч хүртэл илүү тод ногоон юм шиг бүх зүйл амар гоё өнгөлөг харагдсан гинэ. Сиддхарта юу гэж хэлсэн бэ гэхээр би бол гэгээл төрөх ёстой.
Гэгэрэл төрхийн тулд би өөрийн замаар явах хэрэгтэй юм байна. Бодол сэтгэл хоёрын цаана байдаг өчүүхэн жижиг зайд амьдралын утга учир байдаг юм байна. Тэгэхээр би үүнээс хойш үргэлж зүрх сэтгэлийнхэн дуудлагаар амьдрах болно гэж шийдээд тэр өдөржингөө алхаад шүн болохын алдад нэг их том гол дээр тулж ирж байгаа. За тэгээд Сиддхарта бол тэр голын наан цаан завиар гаргаж өгдөг завчны герт хам тонон маргааш өглөө нөгөө завчнаасаа та намайг гол гаргаад өгөөч гэж гуйна. Гэхдээ надаа танд мөнгө авахгүй шүү гэхэд нөгөө завчин бол зүгээр би ингээд чамд анд нөхөр ёсоор хандъя. Тэгээд ч явсан бүхэн эргэж ирт юм гэж хэлж байгаа юм аа. Тэгсэн завчны яг ийм нөгөө нөхөрсөг найр тавьж байгаа байдал нь Сиддхартад их таалагдж байгаа юм л да. Сиддхарта бол энэ завчин манай найз Говиндатай ямар адилхан юм бэ гэснээр хүн болгон Говиндатай адилхан юм аа. Бүгдээрээ л миний найз болохыг хүсдэг. Би уулан тэднэрт талархах ёстой. Гэтэл тэд нар бүгдээрээ надад талархаад байдаг. Тэгээд тэд нар өөрсдөө ерөөсөө тийм бодож санах, сэхэрэх хүсэлгүй бүгдээрээ л хүний үгийг даадаг. Тэгэхээр энэ хүмүүс гэдэг чинь хүүхдэрхүүл амьтад байдаг юм байна да гэсэн бодол төрнө. За ингэж явсаар байгаад бас нэг бүтэн хоног яваад Сиддхартад нэгэн том тосгоны захад хурж очиж байгаа. Сиддхарта маш олон жил самаануудтай хамт аглаг ой хэр газар амьдэрсэн учраас одоо бол аль болох олон хүнтэй хамт байхыг хүсэж байгаа. Ингээд тосгоны захад зогсож исэн чинь 4 хүнээр өргүүлсэн жууд сандал дээр суусан нэгэн бүсгүй урдуур нь гараад өнгөрнөө. За тэр үзэгсэлэнтэй сайхан бүсгүйг харсан Сиддхартагийн сэтгэл нь доогтлж зүрх нь хүчтэй цогцолно. Бүсгүй бол Сиддхартаг хараад их айтайхан инээмсэглэж байгаа. Гэхдээ бүсгүйн жууд сандлыг өргөж явсан болон хойноос нь дагалдаж явсан зарц шивгчэнгүүд нь бүгдээрээ Сиддхарта руу хялав зэхэв хийгээд хялалцаж хараад өнгөрнө. Сиддхарта үүний учрыг ойлгож байгаа. Яа тэгэл Сиддхарта самаан байсан. Тэгэхээр тэр бол ямар ч хувцсгүй, гутлахгүй, зөвхөн дотор өмдтэй, дээрээс нь нэмээд үс сахал хумсан настай аимшигтай урагчсан тоос шороонд дарагдсан ийм амтан байгаа гэдгээ мэдж байгаа учраас яасан бэ гэхээр тэр оройноо нэг юм үсчний туслах дээр очиод тэр үсчний туслахыг бас юм шашин зүтлэгтэй хүн болохыг анзаараад Лакшми бурхны тухай ярьж өгнө. Хариуд нь тэр үсчнэр үсээ засуулаад маргааш нь голд очиж усанд ороо замынхаа тоос шорооноос салнаа. За энэ өчигдрийн таарсан үзэсгэлэндээ сайхан бүсгүй бол энэ тосгондоо алдартай дуучин Камала юм байна. Маргааш нь Сиддхарта Камалатай уулзахаар Камалагийн гэрт нь очиход аз зоолж гэх юм уу Камала түүнийг хүлээж авдаг. Сиддхарта Камалад би таны гоо үзэсгэлэнг бишрлээ. Би таны шав болмоор байна. Би таны найз болмоор байна. Тэгээ би танаас хайрлах урлагийг суралцмаар байна гэж хэлнэ. За Камала болохоор хариуд нь мэдээж би таны найз болж болно. Би танд хайрлах урлагийг зааж өгч болно. Гэхдээ тэхийн тулд та эхлээд сайхан хувцастай, гоё гуталтай, төрөөч чинь юм зузаан дүүрэн мөнгөтэй. За тэгээ дээрэс нь надад маш их гоё бэлгэнүүдийг авчирч өгөх ёстой гэж хэлдэг. Тэгсэн Сиддхарта за тэгвэл би наадуулаач олж ирж болно гэсэн хэрнээ та ер нь надаас айхгүй байна уу? Би чи ингээд ойд байсан бараг л юм зэрлэг самаан штэ би таныг барьж аваад зодоо дээрэмдүүл яана гэхээс та санаа зовхгүй байна уу гэсэн чинь Камалагийн хэлсэн нэг үгнээс надад айгүй гоё таалагдсан учраас би энд заавал дурдваарэ. Камала юу гэж хэлсэн бэ гэхээр намайг хүсээгүй байхад миний уруулыг үнсэх юм бол тэр миний уруулын ямар ч сайн сайхныг нь амталж чадахгүй. Хайрыг хүн гуйж, худалдаж, гудамжнаас ч юм уу олж авч болно. Гэхдээ хизээч хайрыг хулгайлж авч чадахгүй гэж хэлдэг. За тэгээ маргааш нь Камала танил талаараа ярьж байгаад гэх юм уу Сиддхартаг тэр тосгоны хамгийн баян худалдаачны дор ажиллуулахар болно. Сиддхарта бичиг үсэг мэддэг гэдэг нь айгүй том давуу тал болж байгаа. За тэгээ Камала Сиддхартад захиж хэлж байгаа юм. Чи тэр хүнтэй яг ижил тэгш анд нөхөр юм шиг харьцаарай. Би чамаа түүний зарц шивгчин шиг байлгахыг хүсэхгүй байна гэж хэлнэ. Тэгээд Сиддхартаг эргэж хараа явах гэтэл Камала хэлж байгаа. Чи ер нь их азтай хүн юм аа. Чамд ингээд амьдрал өөрөө араас нь боломжоод илгээд энэ юуны учир юм бэ? Эсвэл чи ямар нэг юм далдын өвдстэй юм уу гэсэн чинь Сиддхарта болохоор хэрвээ та голын ус руу нэг чулуу шидэх юм бол тэр чулуу голын ёроол руу хамгийн дүд замыг сонгож аваад голын ёроол уннаа. Би бол яг тэрнтэй адилхан миний хамгийн сайн хийж чаддаг зүйл бол бодох, хүлээх, мацаг барих. Би яг өөрийнхөө юм зорилгодоо өөрийгөө төвлөрүүлээд энэ 3 зүйлийг хийдэг. Тэгээд миний зорилго бол над руу яг тэр гол руу шидсэн чулуу, голын ёроол руу унж байгаа юм шиг
тийм дүт замаар ярьдаг. Би энэ зүрх сэтгэлдээ одоо өөр ямар нэгэн эргэлзээ төрүүлэх өчүүгэнч зүйлийг хийдэггүй гэж хэлж байгаа. За ингээд Сиддхарта Камалагийн зааж өгсөн худалдаачинд очиод ажилд орно. Удалгүй одоо ажлынхаа дүрийг олоод их мөнгө олдог болоод өөртөө гой ганган хувьц аавна. Камалад ч үнэтэй бэлэг сэлт аваад очино. За Сиддхартад болохоор Камала нөгөө хайрын хичээлийг зааж өгч байгаа. Хүнд таашаал өгжиж хүнээс таашаал авдаг. За тэгээд хөдөлгөөн, дохио, харц те биеийн бүх хэсэг бол таашаалд маш чухал нөлөөтэй. Хосууд бэлгийн харилцаанд орсныхон дараа бие биеэ харж, таалж, багтах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хүнд нь аюух ганцаардсан аль эсвэл ашиглуулсан юм шиг мэдрэмж төрдгөө. Гэх мэтчлэн одоо чухал хичээлүүдийг зааж байгааг нь бид бас мэдээд авчихад илүүдэхгүй байх гэж бодож байна. За тэгээд Сиддхартагийн бол 8 хийх арга барил нь бусад худалдаачтаасаа тэс өөр. Одоо илүү чөлөөтэй, илүү хүнлэг гэх юм уу. Тэгээд ч тэр юм уу Сиддхартагийн одоо ашиг орлого бол бусдаасаа илүү ариун, илүү хурдан. Сиддхарта бол яг хүний амьдрал гэдэг энэ тоглоомоор аягүй сайн тоглож сурсан. Хаяа Сиддхартагийн дотроос нөгөө дотоод дуу хоолой нь зөөлнөр гомдлно. Сиддхартагийн зорилгыг өөрт нь сануулах гэж оролдоно. Гэхдээ Сиддхарта бол тэрийг нь сонсохгүй. Тэр дуу хоолойгоо сонсохгүй. Үл томсорлоо л гэдэг гэсэн үг. Ер нь хүмүүсийн дунд ороод жаргал цэнгэл думбаал хилээд амьдрна. Гэхдээ бас яг тэр хүмүүсийн нэг болоог байгаа. Ямар ч гэсэн баян тансаг эрх мэдэлтэй одоо зугаа цэнгэл думбсан тийм амьдралаар амьдарч байгаа ч гэсэндээ зүрх сэтгэлдээ бол самаан хിവэрэ байгаа. За энийг нь болохоор Камала яг анзаараад ойлгоод ажиллаад байдаг. Камала ч гэсэндээ өөрөө асан яагаад хөвгшөрснөөхөө дараа үнэн мөнний эрэлт гарах юмсан. Одоо Готама Буддагийн шав дагалдагч нь болох юмсан. Түүний сургаалыг нь одоо сонсох юмсан гэж нууцган хүсдэм байна. Сиддхарта бол нөгөө бодох, хүлээх, мацаг барих гэдэг энэ 3 зүйлийн амьдралын зарчмыг болгоод ёсоор л байгаа. Ер нь л гэхдээ бус хүмүүсээс нэг юм хол хөндөө жоохон өөр байгаад байдаг. За ингээ ямар нэгэн одоо онц содон зүйл тохиолдохгүй байсан учраас нэг л мэдсэн айгүй олон жил өнгөрцөн Сиддхартач цаг хугацаанд яаж өнгөрснийг анзаараагүй ингээ өнгөрөөцөн байдаг. Сиддхарта бол бүр айл хэдийн баян чинэлэг болцсон. Өөрийн гэсэн гэртээ олон зарцтай. За тэгээ тэр бүхэл хотын цаад цэцэрлэгтэй болсон гэж бодвол надад зүслэнгийн байш юм шиг санагдсан шүү. За тэгээл хүн болгон Сиддхартад сайн хандна те мөнгө цаас зээлэх ч юм уу янз бүрийн зөвлөгөө авах хэрэгтэй болох юм бол бүгдээрээ Сиддхарта дээр ирдэг гинэ. Гэхдээ энэ олон жил өнгөрсөн ч гэсэндээ Сиддхарта одоо өөрөө зүрх сэтгэл рүү хэнийг ойртуулаагүй. Камала Сиддхартагийн хамгийн дотн найз одоо хിവэрэ байгаа. Энэ олон жилийн хугацаанд Сиддхарта бизнес хийж сурсан, хүмүүсийг удирдах, хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж сурсан, эмэгтэйчүүдээр зугаачж сурсан. Тэгээ тавтаа сайхан хувц өмсөө, зарцнараа ингээ сайхан зараад, гой үнэртэй усанд ороод, за улаан мах загс идээд нөгөө залхууруулдаг, мансууруулдаг гэж үздэггүй байсан дарсаа хүртэл уудаг болсон гинэ. За тэгээ түнгээр ч үл барам Сиддхарта бүр нөгөө шооны тоглоомд донтсон гэдэг. Мөрөгдөд тоглоомд донтсон тий. Жууд санал дээр суугаад зөөлөдөг болсон, зөөлөө орон дээр унтдаг. Одоо нөгөө бие нь ямар ч хатуужилгүй болсон гэсэн. Сиддхарта бол хэр их мөнгө олно тэр чинээгээр л яг л өөрийнхөө нөгөө гайхаад идэг байсан бусад хүн шиг яг ижлэх юм болоод яг л тэдэртэй адилхан гүүхэд шиг одоо аарс зан гаргадаг. Жоохон юмд зовдож, жоохон юмд баярладаг болцсон гинэ. Гэхдээ Сиддхарта болохоор яг нөгөө бусад хүмүүс шиг хүүхдтэй адилхан болох тусмаа л бусад хүмүүст илүү хатаархдаг болсон. Яагаад тэгэхээр Сиддхартад байдаггүй. Гэхдээ бусад хүмүүст байгаа нэг зүйл байгаа. Тэр нь юу юм бэ гэхлээр амьдралаа ингээд чухал гэж боддог. Бусад хүмүүс утга учиртай гэж боддог. Юмд амархан баярладаг, гомддог. Юмыг яг чин сэтгэлээсээ хайрладаг. Тийм чадвартай юм байна. За ингэж явсаар хагаад Сиддхарта хөгшрөөд өвчин эмгэг туссан. Гэхдээ нэг шүн түүнд одоо сануулга болгоод гэх юм уу нэг зөв зүтлэгцээ. Тэр нь юу юм яхаар Камала алтан торон дотор нэг юм өөрмөц онцгой шууд хижээдэг байсан юм аа л да. Тэр шувуу нь өглөө олгон жирэгдэг. Тэгсэн нэг өглөө Сиддхартаас ирсэн чинь тэр шувуу нь жирэхээ болцсон байсан гинэ. Очоод үзсэн чинь нөгөө шувуу торон дотроо үхчихсэн байсан. За тэгээд Сиддхарта тэр шувууг торноос нь аваад гудамж руу хаях мөчөд өөрийгөө за тэг өөрийнхөө хамаг хайрладаг бүх зүйлтэйгээ хамт тэр шувууг хаяж байгаа юм шиг тийм мэдрэмж төрсэн юм байна.
зүүдийг зүүлж сэрээд маргааш өглөө нь яасан бэ гэхээр Сиддхарта тосгоны захад байдаг цэцэрлэгтээ очоод нэг модны доор суугаад бүхэл бүтэн өдөржингөө өнгөрсөн өөрийнхөө амьдралыг туулж өнгөрүүлсэн ухаарч ойлгосон бүх зүйлийг эргцүүлж бодсон. Өөрөөр хэлбэл Сиддхарта яг л энэ алтан торонд хоригдсон шуur шиг болчихсон. Хэдий алт ч гэсэндээ тэр бол тор нэг л өдөр Сиддхарта өөрийнхөө яг үндсэн зорьсон зорилгодоо хүрч чадахгүйгээр үхэх юм байна гэдгээ ойлгосон. Модны доор өдөржин сууж бодсон Сиддхарта нар шингэх үед би дахиж эзэж энэ амьдралаар амьдрч чадахгүй юм байна гэж хэлээд цэцэрлэгээсээ гараад хүнд ч юу ч хэлэлгүй өөрийн гэсэн бүх зүйлээ орхиод явж байгаа. Камала Сиддхартаг явсан гэдгийг сонсоод яагаад ч юм угаасаа ингэж явна гэдгийг хүлээж исэн ч юм шиг өөрийнхөө жинхнээсээ нөгөө алтан торондоо хорьсон байдаг тэр ховор нандин шуугаа тавьж явуулна. Түүний дараахан Камала бол Сиддхартаас үр хөвгттэй болоод үлдсэн юм байна гэдгээ олж мэднэ. Сиддхарта гэрээсээ гараад шууд явсаар агаад хамгийн сүүлд 20 жилийн өмнө нэг завчнаар үнгүй гатлуулсан тэр голынхоо урд буцаад ирнэ. Сиддхарта бол өөрийнхөө энэ муухай нүглээр дүүрсэн энэ амьдралаасаа салахыг хүсэж байгаа. Гол руу тонгоод голд өөрийнх нь тусгалд дүрс тусахыг үзээд өөрлөгөө бүр нулиммаар санагдаад нулимаад хайчихна. За тэгээд энэ голд л би живээд үхье гэж бодоод гол руу үсрээд орох гэсэн сэтгэл дотроос нь нэгэн дуу сонсогдноо. Тэр нь юу юм бэ гэхээр бүх залбирлын эхлэл бас төгсгөл болсон авиа. Гэнэт Сиддхартын дотроос нь хатгаад Сиддхарта ямар тэнэг зүйл хийчихсэн тэрүүхэн мөчөд ухаарч байгаа. За ингээд Сиддхарта амн дотроо гэж ахин дахин шивнээд голын эрэг дээр нэг модыг налаад гүн нойрондоо автна. Сүүлийн хэдэн жил, магадгүй сүүлийн 20 жил унтаагүй тийм сайхаараа унтжгаад сэрж байгаа. Тэгснээр бараг л нөгөө би чи хин бэлээ, одоо чи хэдэн он бэлээ гэдэг шиг тийм сайхан амарсан байна гэж байгаа байхгүй. Тэгсэн өөдөөс нь нэг юм ламын шар хувцастай хүн завлаа суучихсан. Бас унтж гин гинэ. За ингээд Сиддхарта тэр ламын шар хувцастай хүнийг харангуйтаа энэ бол 20 жилийн өмнө салж авсан Говинда найз нь байна гэдгийг шууд таньна. Говинда тэгсэн Сиддхартаг танихгүй унтжаахт нь могоо ирээд хатгач үедээ гэж айгаад харц сууж агаад унтсан гэж өөрийгөө хэлж байгаа юм. Сиддхарта тэгсэн за намайг ямар ч байсан ийм хортой могооноос янз бүрийн шавжаас хамгаалж гисэн танд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье баяртай гэж салах мөчийг хүртэл Говинда түүнийг танихгүй байгаа хгүй юу. Тэгээд Сиддхарта баяртай Говиндага хэлсэн чинь Говинда гинэт бүр амар гайхаад та чи яаж миний нэрийг мэддэм бэ гэж асуув. Гэсэн Сиддхарта би чамайг бүр хүүхэд байхаас ч хамт таних штэ гэсэн нөгөөх нь сайн нэг юм Сиддхартаг таниад за тэгээд дараа уулзахын ерөөл тавиад хоёр найз салан одноо. За ингээ голын дэргэд Сиддхарта өнгөрсөн одоогоо эргцүүлээд үргэлжлүүлээ сууж байгаа. Дөнгөж сая л голд живээд үгья гэж бодож исэн ч одоо бүр амьдралыг дахиад цоошин нүдээр хараад эхэлсэн гинэ. Олон жил тэнэг явсны эцэст ганц зөв санаа төржээ гэд өөртөө Сиддхарта талархнаа. Анх бол уулын Сиддхарта зүрх сэтгэлийнхаа дуудлагыг сонсоод гэх юм уу энэ голыг гатлаад явсан. Энэ гол хүртэл бол зүрх сэтгэлийнхаа дуудлагаар ирсэн. Гэтээ түүнээс цаашаа амьдралын өнгө мөнгөнд нь автаад зүрх сэтгэлийнхаа дууг сонсгой болоод зүрх сэтгэлийнхаа дууг сонсгой байсан учраас тэр дуунч гэсэн намсаар алга болсон бол одоо эргээд өөрөө санаж сэхээрээд эргээд тэр зүрх сэтгэлийнхаа дууг сонсхийг хүссэн учраас тэр дуу хоолой эргээд сэрэгжаан болов гэж би бол хувьдаа бодсон. За тэгээ ямар ч хэлсэн Сиддхарта энэ голтой бол ямар нэгэн байдлаар холбогдоод байна. Энэ голын урсгал, энэ голын дуу чимээ болгонд нь татагдаад байсан учраас голынхон дэргэд үлдэхээр шийднэ. Сиддхартагийн өмнөх амьдрал нь энэ голыг нөгөө тишээ гаталснаас эхэлсэн. Одоо харин дараагийн шинэ амьдрал нь ч гэсэндээ энэ голоос эхлэх юм байна гэж боддог. Тэгсэн нөгөө зүрх сэтгэлийн дуу нь болохоор энэ голыг хайр, энэ голыг сонс, энэ голоос суралц гэж хэлж байгаа юм шиг санагдана. За ингээд Сиддхарта нөгөө 20 жилийн өмнө өөрийг нь гол гатлахж өгсөн. Тэр завчин дээр очиод тэр завчны шавн болоод завчны ажил хийх хүсэлтэй байгаагаа хэлнэ. Завчин гэсэн түүний таньж байгаа явсан бүхэн эргэж ирдэгэ гэж би чамд 20 жилийн өмнө хэлж байсан гэдгийг сануулнаа. За энэ завчныг болохоор Васудева гэдэг. Сиддхарта Васудевад бүх амьдралаа яриад нөгөөт нь ч гэсэндээ маш сайн сонсдог. Бүр өмнө хинч өөрийг нь ингэж сайн ойлгож сонсоогүй юм шиг тийм мэдрэмж өгтөл сонсдог хүн гинэ. Тэгээд Васудева бол хэлж байгаа гол чамтай яригдсан байна.
Би ч гэсэндээ энэ голтой ярилцдаг. Энэ бол маш сайн зүйл, маш сайхан зүйл. Чи үүнээс хойш надтай хамт амьдраад энэ голоос суралц гэж хэлнэ. Васудевагийн овоохоод нэг илүү ор байгаа юм байна. Тэр ороо Сиддхартад одоо өгч гинөө, санал болгож гинөө гэсэн үг. Тэгээ Васудева хэлж байгаа юм. Би бол чамд юу ч заахгүй. Чиний яг багш чинь бол энэ гол. Гэтэ ямар ч байсан хүн бол тэ ингээд тартагтаа тултлаа уруудчиж ухаардгаа гэдгийг чи бол голоос аль хэдийнэ сураад авчижээ гэж хэлдэг. Энэс гоё юу байгааз тартагтаа тултлаа уруудчиж ухаардаг. Сиддхартагийн шинэ амьдрал эхэлж байгаа. Тэр заваар яаж гол гатлагдгөө, завийг нь яаж арчлах уу гэдгийг суралцсан. За тэгээд бусад үедээ бол Васудева, Сиддхарта хоёр нийлээд өөртөө будаагаа тарьдаг. За ойгоос жимс түүн, түлэм одоо түүн гэдэг ч юм уу их сэтгэл амар амьдрдаг болгоо. Голын усыг ингээ ажиглаад голын чимийг сонсоод Сиддхартад нэг зүйлийг ойлгож авдаг. Тэр нь бол хүний амьдрал ерөөсөө яг л гол мөрөн шиг юм байна. Хүүхэд Сиддхарта, залуу Сиддхарта, хөгшин Сиддхарта гэж бол байхгүй. Энэ бүгд нэг дор оршдог. Бүх зүйл одоо цагт оршдгоо гэдгийг ойлгож аавна. За ингээд хоног өдөр урсан өнгөрөөд хоёр завчин хоорондоо улмал адилхан болоод баяр баясгалангаар бялхан хоёр завчнаар гол гатлахсан зарим хүмбэр амьдралынхаа хамаг зовлон ярмаар санагдана, нүглээ намжламаар санагдана. Хамтдаа овоохоод нь хонож, оройн сэрүүнд бол голын усыг хамт одоо бүгдээрээ чагнан суухыг хүсдэг тийм болсон гинэ. За тэгсэн нэг өдөр Готама Буддагийн дагагч хідэн лам нар гол гатлахад өгөөч гэж хүссэн юм байна. За яасан бэ гэсэн Буддагийн биеийн тааруу удахгүй нас эслэгч байгаа. Багшигаа сүүлийн удаа хүн төрлөөс явахт нь багш дээрээ амжиж очихыг хүссэн ийм хүмүүс явж идэг. За энэ өдрөөс эхлээд Буддагийн дэргэд нас барахаас өмнө очих гэсэн хүсэлтэй хүмүүсийн цуваа бол тасраагүй. Буддаг ууд болохоос өмнө очиж уулзах гэсэн хамт байх гэсэн шавнырийн дунд Камала ч гэсэндээ явж байгаа. Камала Сиддхартаг явсны дараа өөрийгөө үр хөвгтэй болсон гэдгийг мэдснээс хойш хаалга үүдээ одоо дангийн талд өгчөө дахиж өөр хинтэй ч уулзаагүй. За тэгээ өөрийнхөө бүх одоо эд хөрөнгө тэр одоо хотын тосгоны гадаа байдаг сайхан цэцэрлэгийг хүртэл ингээд Буддагийн дагалдагч шавнарт нь бэлээлээд үнэн ч одоо юм сүсэг бишрэлтэн болсон байдаг. Камала хүүгээ дагуулад Буддаг ууд болохоос өмнө сүүлчийн удаа очиж хамт байя, амьдаар нь одоо харьяа гэдэг хүсэлтэд автаад явж байгаа. Гэхдээ хүү нь болохоор эрх учраас замдаа байнга би ядарч гин, би өсөж гин, би цангаж гин. Яагаад бид нар нэг тийм хөгшин хүн нас барахыг очиж үзэх ёстой юм бэ? Хийг мэдчлэн аашлна. За Камала бол хүүгийнхаа нилээн зөнгөөрн хүүгээ эрхлүүлээд хүүгээ айлуулах аргатаад аваад явж идэг. За ингээ гол руу нилээн дөхөөд ирсний дараа хүү бас л би ядраад энэ амармаар байна гэхэд Камала ч гэсэндээ өөрөө ядарч исэн учраас хүүтэйгээ хамт амраад хэсэг суухаар шийднэ. За ингээд суугаад амарч идэл гинэд Камала аимшигтай чанга хашаараа авчиж байгаа. Юу болсон бэ гэсэн чинь Камалаг нэг хортой жижигхэн могоо хатгцсан байдаг. Камала хүүгээ аваад голын ирэг дээр одоо бөөгнөрсөн байгаа хүмүүс рүү аль болох хар хурдаараа гүүгээд явж байгаа. Хүний хөлөөс хол газар могоон хорн үйлчлээд хөшөөд унаад өгснөөс аль болох олон хүний дэргэд очиод могоон хор үйлчлээд хөшөөд унаад өгснө арай дээр гэж үзсэн учраас ээж хүү хоёр арай хийн одоо хүмүүс рүү гүйж байгаа. Хүмүүстэй нэлээд ойролцоо хурж ирээд Камала бол цаашаа гүйж чадахгүй хамаг биеийг хөшөөд газар унаад өгнөө. Хүн ээжийнхээ хажуу уйлж хайлаад орилоод байжсэн чинь Сиддхарта болон бусад хүмүүс одоо тэр дууг сонсоод ирж байгаа. Сиддхарта Камалаг хараад шууд таниад Камалаг тэрврээд нөгөө нэг Васудеватай хамт амьдардаг овоохоо руугаа аваачна. Сиддхарта Камалаа шууд таньсан шиг нөгөө хүүхч гэсэндээ өөрийн хүү гэж яг мэддэг. За ингээд ухаан алдсан байсан Камала сэргээ Сиддхартаг хараад Сиддхартагийн нүдийг нь харцыг нь хараад чи гэгэрэлт хүрчээ гэж хэлээд бодлоо амьсгал хурааж байгаа. Ингээд Сиддхарта Васудева хүү гурав нийлээд Камалаг оршуулна. Тэр цагаас хойш энэ гурав хамтдаа амьдрах болно. Хүүгийн нэрийг бас Сиддхарта гэдэг юм байна. Хүүд бол ер нь яг үнэндээ яг энэ хөгшин хоёр ахтай нэг муу овоохоод хамт амьдрна гэдэг бол маш аимшигтай санагдаж байгаа. 10-11 нас орчим одоо настай энэ хүү бол хизээч өмнө ийм хэцүү хатуу амьдралыг үзээгүй үргэлжлээ ээжийнхаа тансаг сайхан байшинд олон зарц шивгчин дунд өөрхөн хүснээр амьдарч исэн учраас бол энэ амьдрал хүүд бол эхэндээ маш хэцүү санагдана. Ээж нь мэдээж хүүгээ эрх танхил өсгсөн өдрийн олон удаа олон сайхан амттай хоол иддэг байсан бол энд нэг хоёр өвгөнтэй өдөрт нэг аяг будаа ганц шиг гайтал одоо идээд амьдрах нь бол мэдээж л одоо ийм насны хүүхдэд маш хэцүү байх нь ойлгомжтой. Хүү ээжийн булшны дэргэд олон хоног
дуу чимээгүй суун. За ингэсний дараа бол Сиддхартатай жинхнээсээ бүр маш аимшигтай, маш муухай харьцаж эхэлнэ. Хүүгээ анх ирэхэд Сиддхарта энэ бол энэ дэлхий дээр надад хэн нэгний өгсөн хамгийн сайхан бэлэг, одоо хамгийн сайхан аз жаргалтай зүйл гэж бодож исэн. Гэхдээ хамт амьдраад ирсэн чинь хүүн ямар их зантай, дээрэнгүү, залхуу, ахмад тасныг хүндэлтгүү болохыг нь харангуйтаа энэ яг үнэндээ аз жаргал биш, зовлон байсан биш үү дээ гэх бодол бас автаж эхэлнэ. Гэхдээ Сиддхартагийн хувьд зовоод ч гэсэндээ хүүтэйгээ хамт байсан нь хүүгүй ганцаараа жаргаад байснаас хамаагүй илүү дээр санагдаж байна гинэ. За тэгээд Сиддхартагийн анд нөхөр Васудева Сиддхартагийн энэ байр байдлыг нэлээд олон хоног ажиллаад чимээгүй байсны эцэст нэг орой Сиддхарт их голын ирэг дээр дуудаад ингэж ярьж байна. За Сиддхарта минь чи одоо энэ хүүг өөрийнхөө хүслээр энд байлгасаар өөрийгөө ч зовоож гин, энэ хүүг ч зовоож гинэ. Чи ер нь нэг юм голоос яг энэ асуудлаа асууад үзүүл яасан бэ? Гол чамд юу гэж хариулахыг чи сонсоод үзүүл яасан бэ гэсэн чинь Сиддхарта би таны ярьж байгааг ойлгож байгаа ш гэсэндээ надаа жоохон ч гэсэн цаг хугацаа л хэрэгтэй байна. Жоохон цаг хугацаа өнгөрчих юм бол миний хүү надад дасаад би хүүдэд дасаад бүх зүйл зүгээр болно гэж бодож байна. Энэ хүүгээ ингээд би хажуудаа байлгахгүй бол энэ хүү миний залуу наснда гаргасан тэр бүх алдаа дутагдлыг гаргаад миний явсан тэр бүх одоо нүгэлтэй хилэнцтэй тэр замаар явчих вэ дээ гэж би айж байна. Гэхэд Васудева хэлж байгаа юм л та эцэг хүн хичнээн хүсэж ч ер нь хүн те өөрөө яаж ч одоо бусад хүний замыг заах гад зөвлөх гээд өөрийнхөө тэр гаргасан алдаа дутагдлыг давтуулахгүй байх гэж хичнээн оролдсон ч гэсэндээ тех боломжгүй байд юм аа. Хүн явах ёстой замаараа явдаг. Тэгэхээр чи энэ хүүгээ ээжийнх нь гэрт нь аваач чиг. Тэнд одоо ээжийнх нь зарцнаар байгаа байх. Хэрвээ тэр зарцнаар нь байхгүй болсон тараад явцсан байх юм бол чи энэ хүүгээ тосгонд ямар нэгэн одоо багшийн шав болгоод оруулсан дээрээ өөрийнхөө одоо үеийнгийн хөвгөө тогтуудтай энэ хүүхэд хамт байж нийгэмш хэрэгтэй. Нэг голын ирэг дээр нэг овоохоод хоёр өвгөнтэй ингээд байгаад ижиж болохгүй. Хүн өөрөө л амьдарч ухаараагүй бол тэр хүний хувь тавилан одоо хинч өмнөөс нь өөрчилж чадахгүй гэж хэлж байгаа юм. За мэдээс Сиддхарта бол энэ үгийг нь үнэлэлтэйгээр хүлээн авч сонсож байгаа. Гэхдээ өмнө нь хизээч хэн нэгнээс болж ингэж их зовж шаналж үзээгүй учраас одоо хүүгээ бол тавьж явуулахад бэлэн биш байдаг. Хүү бол аавтайгаа маш бүдүүлэг харьцан нэг орой аав руугаа уурлаж одоо хашгираад за тэгээ тэр шөнө нь Сиддхарта Васудева хоёрын мөнгөө цуглуулдаг, зоосоо цуглуулдаг саксыг нь хулгайлж аваад зүгтцсэн байдаг. Сиддхарта Васудева хоёр өглөө босоод хүүг зүгтсэнийг мэдээд Сиддхарта хүүгийнхээ хойноос хөөнөө хөөцөлдөн за мэдээж ойр шугуу дотор аюултай байгаа хүү минь яах бол ийх бол гэд нэлээд хөөцөлдөж жоод тосгоны захад ирснээр хүү минь нэг бол тасгонд аль хэдийн оччихсон төрсөн гэртээ оччихсон байгаа. Аль эсвэл энэ ой дотор хаа нэгтээ надаас нуугдаад надад угаасаа олдохгүй нэг чухал зүйлийг ойлгож байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр яа үнэндээ Сиддхарта хүүгийнхээ аюулгүй байдлыг бодоод ч юм уу те энэ ой шугуу дотор төөрчвэдээ замд нь янз бүрийн болоод гинтчвэ бэртчвэ гэдэг үүднээс хүүгээ хайж хүүгийнхээ араас гүйсэн биш харин өөрийнхөө тэр аминчхан сэтгэлээс болоод хувиа хичээсэн зангаас болоод хүүгээ хөөж энэ хүртэл ирсэн байна гэдгээ ойлгов. Энэ зүйлийг ухаарсан Сиддхарта бол буцаад гол руугаа яваад буцаад овоохоо доочоод хүүгээсээ үүдэж өөрт нь бий болсон сэтгэлийн шархаа идгэж хэлнэ. Тэгээ энэ сэтгэлийн шарх нь бол идэх гэж маш их хугацаа шаардна. Сиддхарта Васудева хоёр одоо голоор хүүхдтэй хүн гатлах болгонд Сиддхартагийн зүрх сэтгэл нь өвдөн. Хулгайч хүн, дээрэмчиг хүн, алуурчин хүн хүртэл хүүхдтэй байдаг. Тэгээ тэдний хүүхдүүд нь хүртэл аав ээжээ хулгайч, дээрэмчин гэж одоо голохгүйгээр хайрлж байдаг. Гэтэл би яагаад гэж одоо өөрөөсөө үргэлж асуудаг. За тэгээд энэ үйл явдлаас Сиддхартад нэг чухал хичээлийг зааж байгаа. Сиддхарта самаан байхдаа ч тэр баян худалдаачин байхдаа ч тэр бусад бүх хүмүүсийн илгээд хүүхэд шиг айшилж гин, хүүхэд шиг авирлж гин гэд тэр хүмүүсийн одоо хүсэл мөрөөдөл бодол сэтгэл санаа зовж байгаа зүйл тэр хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа тэр бүх зүйлийг үргэлж дорд үздэг байсан. Харин одоо энэ гол дээр заваар хүмүүсийг гатлахж явахдаа тэр бүх зүйл бол байх ёстой зүйл юм байна гэх тэр бүх хүмүүсийг ойлгоод бүр хайрлаж хэлсэн гинэ. Хүний их хүн хүүхдийгээ сохор юм шиг хайрлах, эцэг хүн нь хүүгээрээ ухаангууд гэж бахархах тийм ээ. Залуу бүсгүй гоёл чимэглэлд дурлах гэдэг энэ бүх зүйл бол байж болох үз байх ёстой, ойлгож болох үз ийм зүйл юм байна гэдгийг Сиддхарта ухаарна.
Нэг өдөр Сиддхартагийн сэтгэлийн шархан нь бол асар их өндөөрлөж бүр төвчж чадхаа болоход Васудева Сиддхартаг голын эрэг дээр хамт суугаад гол юу гэж хэлхийг сонсё гэж өрнө. Сиддхарта голын урсгалыг хараа сууж исэн чинь голын урсгал дээр ээжийнх нь царай, өөрийнх нь царай, хүүгийнх нь царай урсна. За тэгээд арт артаасаа Говинда Камала гэдэг энэ амьдралд одоо учирч явсан, таарч танилцаж явсан бүх хүний дүр төрх гарч ирээд голтой нэгдээд урсан одноо голоос бас тэр хүмүүсийн баярлсан дуу, гониж гутарсан дуу гарч ирсэн аа. Ажиглах тусам тэр бүх хүний дүр төрх, тэр бүх дуу чимээ нэг болоод нийлэлт нь сүлэлдээд хамгийн эцэст нь буюу төгс төгөлтийн аваа болон хуурна. Яг тэр мөчид Сиддхартын сэтгэлийн шахань нь яг л Васудевагийн шиг үүхэж баяр баясгалд тодорсон царай дүр төрх нь бий болно. Энэ мөчөөс хойш Сиддхарта хувь заяатайгаа тэмцээ болно. Дуудлага Васудева би ой руу явж байгальтаа нэгтлээ буюу одоо миний явах цаг болсон, өгөх цаг болсон гэснээр Сиддхарта ганцаараа үлднэ. Сиддхартагийн нээз Говинда Камалагийн ламнарт билээсэн цэцэрлэгт амарч идэг. Говинда хэдийгээр нас нь нэлээд яваад бусад залуу лам нартай хүндлэгддэг ч гэсэндээ амьдралтаа бол нэг л сэтгэл хангалуун биш, үргэлж ямар нэг зүйлийг ирж хайсан одоо янзтай байдаг. Камалагийн цэцэрлэг байдаг тэр тосгоноос нэг өдрийн зайд байдаг нэг гол дээр нэг завчин өвгөн байдгаа. Тэр өвгөн бол их гээрсэн хүн гэдгийг Говинда сонсоод ерөөсө тэр хүнтэй очиж уулзаар шийднэ. За тэгээ завчин өвгнөр гол гаргуулад та зөв замыг хайгч хүн мөн үү гэж асуухад завчин өвгөн хүн нэг бол хайж явдаг эсвэл олдог. Хайдаг хүн үргэлж сэтгэлдээ нэг зориг тавиад тэрийгээл эн тэндээс ирж хайдаг учраас өөр юу ч олж хардаггүй. Магадгүй бүр хит их хайсны улмаас хайсан зүйлээ олж чаддгүй байх. Харин олно гэдэг эрэх чөлөөтэй байх, бүхнийг бүлээн авах зориггүй байхыг хэлдэг гэж хариулна. Өөрөөр хэлбэл жишээлбэл энэ хорвогийн хамгийн сайхан цэцгийг хайж байгаа хүн бол хүл цэцгийг ямар нэгэн шалгуураар хараад голж шилээд шүүмжлээд энэ цэцгийг хамгийн сайхан цэцэг байна даа гэж бодтол дараа нь бүр илүү сайхан цэцэг гараад ирэх ч юм уу. Тэгвэл яах вэ гэдэг айц төвшөөртэй байдаг. Харин хамгийн сайхныг буюу гоо зүслэнг олё гэсэн хүн бол бүх зүйлээс зандаа таарсан. Бүх цэцэгнээс цэцэг бүрээс гой сайхныг нь олж харна. Тэгэхээр тэр хүний хувьд бол энэ хорвогийн бүх цэцэг хамгийн сайхан цэцэг байна гэсэн үг. Тэгсэн хөөрхий Говинда Сиддхартагаа ерөөсөө дахиад танихгүй байгаа байхгүй юу? Тэгсэн Сиддхарта Говиндадаа хэлж байгаа. Чи нэг хүнийг олон жилийн өмнө голын эрэг дээр унтж яхад нь ноо татгуулах үедээ цагчээснаа санаж гинөө гэсэн чинь Говинда тэр мөчөд Сиддхартаг таниад тэр шөнөө Сиддхартатай хамт хоноод өглөө нь явахдаа ингэж гэгэрхийн тулд дагаж мөрсдөг сургаал номлолоо заад өгөөч гэсэн чинь Сиддхарта миний амьдралын алхам бүр энэ амьдралдаа таарсан хүн болгон миний багш байсан. Мэдхийг дамжуулж болно. Гэхдээ мэрэгэн ухааны дамжуулж болохгүй гэд хоёр найз бол мэрэгэн ухааны тухай, амьдралын тухай, гэгэрлийн тухай өөр өөртөө бодлыг хуваалцаж байгаа. За ингээ хоёр найз салах болсон чинь Говинда хоёулаа энэ ёо насандаа тарьж таарахгүй хаа, хоёулаа хэтэрхий хөгшөрсөн байна. Тийм болохоор чи миний ойлгох миний одоо санаж явбал зохих ганцхан үг хэлээч гэсэн чинь Сиддхарта чи миний тухайг үнс гэж Говиндад хэлдэг. Говинда түүний хэлсэн ёсоор тухан дээр нь үнссэн чинь тэрүүхэн агшин зур маш сайхан мэдрэмж төрөөд Сиддхартыг асар их хайрлах, асар их хүндлэх сэтгэл төрсөн. Сиддхартын тэр царайд тогтсон дүр төрхийг хараад яг л Сиддхарта нөгөө голын усанд олон хүний дүр төрх хараад дүр төрх хэрхэн нийлхийг, дуу хоолой хэрхэн нэгдмэл болохыг харж амьдралын нэгдмэл чанарыг ойлгосон шиг Говиндач бас Сиддхартын нүүр царайнд маш олон дүр төрх үзэгдгийг харж тэр бүгд нэгдэн нийлхийг анзаарсан. Говинда бүр Сиддхартын өмнө газар хүртэл бүхийгод маш их хүндэтгэлтэйгээр мэхин ясалсан. Тэгээд өөрөө ирэхгүй бүргээ Говиндагийн нүднээс нь нулимс урсаад Сиддхартыг гэсэн хязгааргүй их хайр, хүндэтгэл төрөн. Говиндагийн урд хөдөлгөөнгүй сууж байгаа Сиддхартын нэмсэлэн хайрлаж, хүндэлж, дээдэлж ирсэн бүхнийг нь харуулхажээ. За энэ бол Сиддхартын түүх байлаа. Барууны яг ертөнцид буддын шашны талаар хамгийн анхлан таниулсан номуудын нэг болсон энэ ном бол 20 дугаар зууны хамгийн шилдэг номуудын тоонд 109-оор ордог. Өнөөдөр 2025 онд бид нэр харьцангуй mindfulness одоо цагтаа орших бясалгал йог гэдэг зүйлийн талаар тодорхой ойлголттой болсон байгаа учраас мөн манай улсад буддын шашин шүтдэг олон хүн байдаг учраас энэ ном дээр гарсан ойлголтуудыг бид нэр яг их бага хэмжээгээр тодорхой хэмжээнд
мэдж байгаа. Харин энэ талаар ямар ч ойлголтгүй байсан христийн шашинтай улсуудад бол мэдээж энэ бүх ойлголтууд маш сонирхолтой шин өвөрмөц онцлог санагдсан учраас энэ ном бас ингэж алдартай болоход нөлөөлсөн байхаа гэж бодож байна. За тэгээ энэ номыг сая ярьсан бол би яг өөрийнхөө ойлгосон хэмжээнд мөн энэ бичлэгээр дамжуулан хүргэж чадах хэмжээндээ хүргэсэн байгаа. Мэдээж яг жинхэнэ бодит номыг нь өөрөө унших юм бол миний ярьж багтааж чадаагүй. Дээрэс нь таны өөрөө ч өнцгөөс харах маш олон зүйл гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр номыг нь бас заавал уншаарай гэж зөвлөмөр байна. За ингээд намайг сонссонд баярлалаа. Утгагүй уулзъя.